Залуучууд бичлэг хүрч юм. Тэгээд сая өмнөх бичлэгүүд дээр нэг алдаа гарсан. Тэрний юу гэхээр багшаага зөвлөсөн алдаг талцсан. Тэр нь толгойгоо баах хөдөлгөөр гэсэн чинь хөдлөгцсөн байлээ. Тэгээд 5 минутын бичлэг хийж эхлэх цаа. Тэгээд хэлсэн штэ. Тэгээд дахиад хэлээ заяа. Би бүрийн сэдвийг угаасаа би ингээд энд бүр засаг талээр нь заяа. Та нарын дуртай чоны мийлдэг шиг. Тэ баг ингээд үхсэн ч тунхлна гэдэг дуу хоолойгоо тэ үзэл бодолтой үнэн чинь гэдэг тийм хэлбэрээд штэ. Тэрний шиг одоо амд хөвөрөө амьдрал тунхлаад л яваадахаас аргагүй болчихлоо. Тэн дээр бэлгийн энергийн харин төгс хэлбэрийг судалж чаач ял гэдэг байгаа штэ. Би та нарыг нэг бол бүр ингээд одоо бэлгийн энергийг ойлгуулах гэдэг нь нэг бол бүр ингээд амьдралаас харин жоохон цэгцтэй болох гээд байгаа. Тэгэхгүй болохоор ингээд архичин завхай бүтэхгүй байдлаас чинь салах гээд байгаа байхгүй. Гэтэ нөгөө бодлын болохоор үгүй. Ингээд ер нь бол жоохон задгаа болгож байгаа. Тэр задгаа болгож байгаа гэдэг нь юм бэ гэхээр өөрийгөө ойлгохгүй, хүүсээ ойлгохгүй, тэнэгтдэг байдлаас чинь бол алга болгож байгаа. Тэгэхээр энэ чинь хоёр үзүүртэй байхгүй юу? Миний та нарт зааж байгаа юм хоёр ширхэг үзүүртэй. Тэгэд нэгийг тайлбарлах чахт нөгөөх нь дуусчдаг. Ингээ 10 минутын заримдаа багтаж дуустгүй. Ингээ нушаад нэг сэдвэр ингээд ярихчихсан чинь дуусчаад идэг байхгүй юу? Ер нь бол хоёр үзүүртэй гэсэн үг. Хоёр үзүүртэй юмыг заах гэдэг чинь яг та нар хэрвээ миний оронд багш байгаа тэгээ энэ видеоны харж юм сууж байгаа бол айгу хэцүү болчихно. Видеоны хард бол хэцүү. Тухайн хүнтэй уулзч бол амархан бохгүй. Гэхдээ би хүнтэй уулзах дургүйг хэлжсэн шүү дээ. Яг жирийн Монгол хүнтэй уулзах тийм гоё биш, тухтай биш. Надад мөнгө хүрдэг, цаг хүрдэг, ашиггүй тийм харилцаа зөндөө байдаг. Гэтэл надад ашигтай найз нөхдүүд зөндөө байна. Ашигтай хүрээл зөндөө байна. Тийм бахад би хотодгүй хүнтэй уулзах цаг баг шаардлага байхгүй. Яа тэгвэл би ичнээ буянтан хүн мөн би буян хийж байгаа нь үнэн. Гэтэ би өөрийгөө хайрлах, өөрийнхөө тутан хүрээллээ хайрлах, найз нөхдөд хайрлах, багш нараа хайрлах, тэднэртэй цаг гаргах гэдэг тийм ёс суртахуун надад байх хэрэгтэй байхгүй юу? Яа тэгвэл тихгүй мөртлөө ингээд дотныхоо хүмүүсээ ч гэхдээ би заримдаа сайн хайрлаж чаддгүй мөртлөө бүр хогт танихгүй хүмүүсийн төлөө цаг гаргана гэдэг чинь жоохон хэцүү байхгүй юу? Үнгүү мөртлөө тий. Тэгэхээр стрессээ бараад тав тухтай байдлаа алдах шаардлага байхгүй байхгүй. Тэг би танарт хэлжсэн шүү дээ. Хэрвээ би одоо энэ зүйлээ ингээд бичлэг гэж хийхгүйгээр зүгээр л ингээд дангаараа байгаад ингээд яваад ивэл надад аягүй тухтай байхгүй юу. Гэтэ тухтай байдал хэлтрүүл алдаанд хүрч магадгүй учраас тухтай байдлаасаа жоохон гарахын тулд ийм бичлгүүдийг хийж байгаа. Тэрээс биш нэг хүн болгонтой уулзаал өөрийгөө хэмлүүлэх гэдэг байгаа биш. Тэгээ дээрээс нь жирийн монгол хүн бол тэгээ надтай адилхан зовлон туулж исэн хүн бол бүгд мэднэ. Бизнес хийж үзсэн хүмүүс бүгд мэднэ. Жирийн монгол хүн айгу бүдүүлэг байдаг. Жирийн монгол хүн чамайг зүгээр захтаар бараа зогсож байгаа гэж хараад ч юм уу лөөрч 8 ч юм уу гуйлах ч юм. Тэгээд заримдаг нь эсвэл ингээд зарим ч юм уу мөнгө олдог ингээд. Тэгээд ямар нийгэмд амьдрдгаа ойлгодгүй. Тэгээ ямар яах гэж худалдаж авч байгааг ойлгодгүй юм хүмүүс байдаг. Тэгээ нэг үед бол гайгүй болж байгаа. Тэгээд одоо супермаркетуудаар ч юм үйлчлүүлж байгаа хэсгүүд нарай гайгүй болдог байх гэж бодож байна. Гэтэ би яг сайн мэдэхгүй байна. Яг үнэхээр тэр касн дээр зогсдог бол зовлон жаргалыг ойлгодог байх. Бүдүүлэг ихснэр, бүдүүлэг ахнар, бүдүүлэг хүмүүс зөндөө штэ. Тэгэхээр ер нь бол эсвэл заавал ах ихснэр гэлтгүү ч гэсэн зөндөө байгаа. Тэгэхээр тэр бүдүүлэг хэлбэрүүдийн гүнийг нь л уулна засах гэдэг л гэсэн үг л дээ. Тийм. Тэгээд дахиад хэлье яраа. Дахиад хэлэх нь хэрвээ та нар хитрхийн амьдралаас бол бодиттой амьдралаас хол байгаа бодиттой амьдрал чинь буцааж авчрах цаа. Хэрвээ та нар хитрхийн ингээд завхаа, хитрхийн ингээд буруу бол тэр буруу байдлаас нь засгаж байгаа л гэсэн үг. Эсвэл хитрхийн ингээд залуу мөртлөө тэгэхээр махан биеийн дур үслээсээ болоод хос сонгох ч бол тэрийг чинь болиулах гэж байгаа. Боти болоо өгшөө миний өгшөө. Чи ганцаараа байж чадна. Чи ганцаараа байжгаад тэгээ олон зүйл бүтээчээ тэгээ хосоо болооч миний өгшөө зүйлж байгаа. Эсвэл хостой байх юм бол чи хосоо ойлоо зүү хайрлаач. Тэгтээ чи зүү хайрлаж ингээд битээ арх тас өрлөө. Иршүүд байдлаа бүтээхийн тулд арх тарсгүйгээр зүгээр иршүүд байдлаа олох боломжтой. Чи монгол ирчүүд чинь нөгөө дотны харилцаанд мундаг байх дуртай шүү дээ. Тэр дуртай байдлаа хадгалахын тулд тэнхтээд өөр юмнаас хайгаад идэх байхгүй юу? Ингээ нэг эмхтэй хүнтэй байхаар болдгоо юм байна. Дахиад өөр эмхтэй хай, эсвэл арх хай гэж хэлдэг байхгүй юу? Нөө. Тэр бол төгсөлбөр биш. Бодол сэтгэлийн хувьд хүн гэхдээ юм дурлантгай байж болно. Гэхдээ завхай байж болохгүй. Ганц бий байгаа нөхцөл дээр хүн ингээд хин нэгэнд саад учруулахгүйгээр харилцаануудыг үүсгэж болно. Гэхдээ тэр чинь хин нэгэнд тийм том төвөг учруулах хэсгүй. Энэ болохоор бизнесийн төвөг учруулахгүй тул тэгээд
ганц би амьдралаа хадгалж байгаа. Тэгээ ганц өөр харилцаа үүсгэсэн дээр бол алдаанууд байсан. Миний хувь хүний амьдралаас бол суралцах хэсэгүүдээр дотоод энергийн хуйлуудыг дахиад суралцаарай. Тэр хуйлуудын номон дээр нь бичсэн байгаа бид нар зүйлүүдийн зүрийг дэлгэрүүлж тайлбарлах гэж хичээж байгаа хүн гэсэн. За. Баяртай.